урд хараагүй зураг байна. Ер нь бол баг өдөр төрийн зураг юм байна л да. Өшөө бөхчүүд байхгүй батхад бол тааталт нь. Нэгэн зургийн түүх төслийн багийнхан маань усан галын барилдаанд өнөөдөр босуу комплекс дээр ирж даваргууд хүндэтгэл үзүүлж байна. Тэгээд аваргадаа энэ сайхан мөчийн зургийг тань дурсгал болгон хадгалуулж байна. За та тэгээд яг энэ агшныхаа тухай нэг жоохон ярил сонирхолтой авах хэрэгтэй. Энэ зураг бол одоо 1991 оны түүх 70 жилийн хойно зураг байна. Монголын түүхэнд бол одоо 10 жилээр түүх доо гэж ингэж явж байсан. Тэгээд энэ бол одоо түүх доо төрүүлээд одоо дэвж байгаа зураг байна. Тэгээ одоо манай нутгаас гэхтэл одоо Баян хавраг маань 50 жил 60 жилийн түүх доод төрүүлсэн. Тэрний дараагийн залгаад би одоо энэ 70 жилийн хойд төрүүлсэн ийм зураг юм байна. Та тэгтээ их баяр баясгалантай энэ төрүүлсэн. Тэглээ одоо энэ 70 жилийн хойд би төрүүлчихэд бараг тэр гүйж байгаа өсөрч байгаа нь бол үнэхээр өөрөөс мэдхгүй тэгж одоо тийм хурд авсан. Тэгээд тэр өсрэлтийн тэр бол одоо тэр хүний баярлах үед бол тэр гарч байгаа хүчээ нэр гэдэг бол мунд гардаг юм шиг үлээ. Тэгж гарсан юм зураг байна. Тэгээд би өдөр төрөнд гарсан хоёр дархаа авраг үлдээд хоёр цаа үлдсэн шүү дээ. Цөгийн дөрөвт. Тэгээд Сүхбат Батэрднийг даваад би Баян аврагыг даваад тэгээд өтөр үлдээж. Тэгэхэд яг одоо би бол бас арай Сүхбатыг бодоход 89 онд улсын наадамд өдөрлөсөн байсан шүү дээ. Тэгээд одоо надыг гарч яхад бол одоо манай энэ Гамболцаан, Луэнквер хоёр очиж яхаа яарч болохгүй шүү. Тэгээд халуун цай хийж өгөөд тэрийг уугаад тэгээ жаахан тайвшраа гарч ясвэ. Тэгээ гараад одоо барилдаж Сүхбат бол их хэвгүй байсан тэр үед л. Тэгээ би одоо ганц очиж нэг лэнжигийн гэж гаднаас нь дарж аваад тэгээ тэрийгэ тавихгүй байсаар байгаа. Тэгээд золгаанд ороод би золгаанаас Сүхбатыг хайж ингэж төрүүлж ясвэ үед байна. Тэгээ танд бас одоо нөгөө Демонгос гэ 400 гэрэл зургийн цомогтой номыг бид нар бас давхар хүргэлтээр илгээхий. Танд бас дурсгал болгохын тэр маань сая амжиж ирсэнгүү. Тэгээ танд дээр нь давхар бас тэр сайхан 400 бүхийн зурагтай тийм номыг бас гардуулж өгөх юм байгаамаа. Тэрийг одоо бас энэ тэлхэн зүйтэй хаа. За энэ жил бол одоо 1024 мэх барилдах гэж байна. Ийм сайхан гой болох гэж байгаа. Тийм учраас одоо нийт Монголын ард түмэнд энэ сайхан байгаараа текстурын сайхан наадахын өлзөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.